Энэ бол гүний уурхайд ажиллах уурхайчдын аюулгүй ажиллагаанд зориулсан цагаан бэлий. Үүнийг хэрхэн хийдэг вэ? Энэ бэлийг Дархан Минж компани нарийн боловсруулсан Яманы арьсаар үйлдвэрлэдэг. Анх хоньны нэхий боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан тус хамт олон өдгөө 30 гаруй жил доктортой ажиллаж буй үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг юм. (2018) оноос тэд оюу толгой компани захиалгаар хөдөлмөр хамгааллын бэлий үйлдвэрлэж эхэлжээ. Зөвхөн энэхүү Яманы арьсан бэлийнээс л гэхэд жилд 150 мянган хос уурхайчдын гар дээр очдог. Уурхайд ашиглагддаг учраас олон улсын хөдөлмөр хамгааллын бүхий л шалгуур стандартыг хангадгаараа онцлогтой. Гол түүхий эд болох Яманы арьсыг арьс боловсруулах үйлдвэрт угаах, хатаах, будах зэрэг иж бүрэн боловсруулалтад оруулна. Арьсны чанарыг 30-аас 40 жилийн туршлагатай мэргэжилтнүүд шалгаж, оёлын хэсэг рүү шилжүүлнэ. Яманы арьс нь хүний биед харшил өгөхгүй, чийг татахгүй, эдэлгээ сайтай төдийгүй, цахилгаан дамжуулдаггүй, ус нэвтрүүлдэггүй гэд олон давуу талтай. Боловсруулсан арьсан дээр эсгүүрээ гаргана. Уурхайчдын гарын хөдөлгөөнийг хорихгүй байх үүднээс бэлийг тусгай эсгүүрээр бэлддэг. Бэлий болгон дээр Made in Mongolia тамга дарагдана. Оёлын үйл явц нэг талын резвэнийг ойхоос эхэлдэг. Ойсон бэлийг эргүүлж эндүүдээд 10 ширхгээр багцлан бооно. Олон улсын хөдөлмөр хамгааллын бүхий л шалгуур стандартыг хангасан эдгээр багц бэлийг хайрцаг савлснаар оюу толгойн гүний уурхай ажилчдын гарт очиход бэлэн болно. Өмнө нь энэ төрлийн бэлийг бид Хятад, Австрали зэрэг орнуудаас импортлж авдаг байсан. Харин одоо оюу толгой компани үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжснээр Монгол компани олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь том амжилт юм.